ICM сайтын сурвалжлах баг дунд голын ирэг дээр ирээд байна. За та бүхний мэдэж байгаачлан 2023 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод олон хоног үргэлжлэн орсон Адар борооны улмаас дунд гол үерлэж ойр орчмын орон сууцнууд усан давтсан харамсалтай үйл явдал болсон. Үүний дараа нийслэлийн удирдлагууд яаралтай шийдвэр гаргаж миний ард харагдаж байгаа энэ байршилд үйл ажиллагаа явуулж исэн Эс Аутлет дэлгүүрийн барилгыг нураан эндээс натурын гүүр хүртэл 1.4 км урттай бетонон түшиж цан байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Үерийн түшиж цан барих болон урсас тохируулгын ажлыг нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр Бэлгүн Construction компани гүйцэтгсэн. Харин явган хүний олон дугуйн зам ногоон байгууламж гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хариуцах Сила Group өнгөрсөн оны 9-р сард ажлаа хүлээн авсан бөгөөд 6-р сар дуусах төлөвлөгөөтэй юм а. Тус төслийн удирдагч халиун 3-р сард дулаан эхлэхээ үргэлжлүүлэн хэмээн мэдгдсэн ч одоогийн байдлаар энд ажил явагдаж эхлэегүй байна. Яг одоогийн нөхцөл байдал явган хүний замын ажил орхигдсон байдалтай болж байгаа юм а.